Өнөөгийн хятад улсын газар нутагт жав хэмээх төрт улс оршин тогтнож байх тэр үед Эдвэгийн энэтхэг улсын газар нутагт байсан Махажана Падас хэмээх улстай эхэллэн номд төрийн соёл иргэншилтэй нүүдэлчид амьдарцгааж явлаа. Хятадын цагаан хэрмийг анх барьж эхлэхээс 100 гаруй жилийн өмнө болсон үйл явдлаас та бүхэндээ хөөрнөх гэж байна. Бурхан багшийн одоо хоёр шав бий. Монгол живо шайрын буугаад нэг нь одоо өвчөр дүртэй, нэг нь залуутар дүртэй. За залуутар дүртэй байдаг энэ зүүн дорн байдаг энэ шав бол олонтой. Ред хувилгааны манлай Монгол живээр өөд болсон аав ээжийн хэн ачийг хэрхэн хариулахаа бясалгасаар дайснаа дарсны хутагт хүрэн аавыгаан олж уулзахаар явлаа. Орд төрөлдөө хураасан буйнаараа Эсэрвагийн ариун оронд хаан болон мэндэлсэн аавтайгаа очиж уулзахад аав нь ээсэн нүгэл хэлэнцийнхээ үрээр ээж чинь амлашгүй тамд унан зовлонгоо эдэлж байгаа хэмээлээ. Ээжигээ тамаас чөлөөлөн сайн төрөл даваачиж ачийг нь хариулахаар Монгол живээр амлашгүй тамын орон руу явжээ. Амлашгүй тамд ирэхэд бэйдээ 360 төмөр хадаас зоолгуулсан ээж нь яолн цорхирч байлаа. Амлашгүй тамд ээж нь яолон гасалсаар амлашгүй тамаас ээжигээ чөлөөлөхийн тулд Монгол живээр Судрын аймгийг ихээр бичиж түгээлээ. Хүү Монгол живогийнхаа хийсэн буйнаар ээж нь тамаас чөлөөлөгдсөн ч урд төрөлдөө хийсэн хэлэнц нүглийн хэн ирэхээр бэрд болон өлсөхгүй ундаасахгүй зовлонг эдэлж байлаа. Өлсөж ундаасан ээждээ Монгол живээр аршаан ус халбагдан өгөхөд ууж чадахгүй эрхэнд ээж нь эхэд хэлэгнэн амнаасаа галаар турглаа. Өөрөө ууж чадахгүй мөртлөө үгээсээ усаа хармлан хэлэгнэх ээждээ Монгол живээр төрүүлсэн үрээсээ ус хармлаж байгаа юм чинь та үрд бэрд хിവэрэл байх болно хэмээсэнд ээж нь эхэд гимшин сэхэрч уснаас ууж чадаад тэр дороо өглөө. Бэрдээсээ танилан нохой болж мэндэлсэн ээж нь үгээ таньж очин хормойтоход ээжигээ таньсан Монгол живээр эхэд энэрэн уйллаа. Монгол живээр хутагт бодсадва нарыг чуулуулан Судрын аймгийг тасралтгүй 49 хоног уншуулснаар ээж нохой нь өглөө. Ээж нь нохой төрлөөсөө танилан гэрэлт хэмээх ертөнцийн орноо нэгэн хүмүүний охин болон мэндэлснийг мэдсэн Монгол живээр Бурхан багшийг тэргүүн дээрээ өргөн тэр гэрэлт ертөнцөд очиж
дээдийн номыг 7 хоног номлуулснаар хүүгэн таньсан ээж охин тэрвэр эхэд сүсгэлэн биширч мөргөн залбирснаар Эсеруагийн ариун орноо дэвшжээ. Ийхүү ээжигийн амлшгүй Томас чөлөөлөн Эсеруагийн ариун оронд хүргэж өгөн хаан аавтайгаа учруулж ээжийнхээ ачийг хариулсан Монгол живүүвэр эргэн замб твдэ бууж ирэн Бурхан багшийн дээдийн номын үлийг дэлгэрүүлэлтсэн түүхтэй. Монгол живүүгийн ээжийнхээ ачийг хариулсан энэхүү түүхэн үйл явдлаас хойш 1100 гаруй жилийн дараа Хятадын тан төрийн тансан лам тэрвэр хутагтын орноос Бурхан шүтэн дээдийн ном судар тэргүүтнийг тан улсдаа залан авчрахтаа Монгол живүүгийн дээрх түүхийг өгүүлсэн дуурилгыг мөн авчирсан байдаг. Монгол живүүгийн ээжийнхээ ачийг хариулах энэхүү үзэл санааг тан улсынхан авахдаа Монгол живүү гэдэг нэрийг мулиан болгож ханзалсан бөгөөд энэ ханзыг хожмоо монголчууд молом тойн хэмээн өгчлэн буулгасан. Хятад хэлэнд орчуулгадтай бол мулиан гэж орчуулагдсан. За ингээ хятад хэл дээр орчуулагдсан энэ ном бол явсаар монгол хэлэнд бол хятадаар дамжиж одоо монгол хэлэнд орчуулагдаад ингээд бол энэ молон тойны тухай эртнээс мэддэг болж. За Юан гүрний үеэс энэ бол одоо ордонд жүжиг дуур болж тавигдж байгаад хожим бол Монголын одоо хаадын ордны дэг сургууль халахын нутгаар шилжих үед бол Сэцэн хааны ордны одоо ордонд энэ зохиолууд очиж өнөөдөр хүмүүс мэддэг байж. Эхрид хувилгаант молом тойны эхийнхээ ачийг хариулсан тууж бүлгээ хэмээх судраас сүсгэлэн молом тойны майн хөгжөөх өв соёл Монгол даяар өрнөн дэлгэрсэн юм. За тэгээ энэ майныг яг хэдийн үед хэн зохиовоо гэвэл одоогоос 400 жилийн өмнө буюу 1610-ад оны үед бол халахын Маха Самади Сэцэн хаан шолоо увшигж хэлдэг. Энэ хүн бол зохиосон байна. За энэ хүн яагаад зохиох болов гэхэлэр тэр үед бол шолоо Бурхны шашныг хүлээж аваад увшигдэг цол аваад ингээд Умааны Бадмихам гэдэг энэ майныг унших юм ам тангараг авч. Гэвч ээж нь бол шашингүй үжилдэг юм байж. Сүсэггүй. За ингээ ээж нь таал ус учраас ээжийнхэн одоо молон тойны намтрыг санаад тийм молон тойны тэр жүжиг зохиолыг бодоод за тэгээд энэ одоо ээжийнхэн сүнсэнд хэрхэн туслах тухай нэг юм одоо сайхан майн хөгжөөл гаргая гэж шийдээд энэ майн хөгжөөлийг гаргасан. За энэ майн хөгжөөл бол Монголын бүх газар нутагт дэлгэрсэн. За тэгээд энэ одоо майнд ямар учир утгатай зүйл гардаг вэ гэхлээр одоо молон тойны ээж бол нүүлэх үлдэг, сүзэггүй, үүлийн үрд итгэдэггүй хүн байсан учраас 18 тамийн ёроолд унсан. За ингээд унсан учраас бол молон тойн очиод ээжигээ үүрээд тэгээд Деважингийн оронд авчиж сүнсийг нь юулж байгаа тухай энэ майнд гардаг. За ингээд явж явах төртөл ээж бол өөрөө үнэн л одоо тэр сүсэггүй буруу чанх буруу үзэлтэйгээ хэвээрээ байсан. Хүүгээ өөрөө явж яхад хөлийнхэн одоо хурууны саллаа гараад цэцгийн толгой тасж ирсэн гэж намтарт нь бол гардаг. За ингэсээр энэ одоо молон тойны майнын одоо Монголын нийгэм соёлд үзүүлсэн ямар нөлөө байдаг юм бэ гэхлээр яг тэр нэг түүхэн эргэлтийн үед өөгийн шашиныг халаад Бурхны шашин авч явах тэр үед бол нийт олонд энэ майныг энэ Бурхны шашныг үүлийн үрийг шалтгаан үрийн барилгыг үзүүлсэн. Тэгээд энэ хойд нас энэ зурлын хавцааг үзүүлсэн ийм сайхан утгатай үлгэртэй. Энэ одоо майнад одоо сураад явхад одоо үздэг тийм сайхан зурагтай молон тойны намтар гэдэг тийм сайхан судартай. Ингэж Монгол дэлгэрсэн. Энэ л одоо манай Монголын соёлын салшгүй нэг хэсэг.
Монгол жибуугийн ээжийнхээ ачийг хариулсан түүхээс сүсэглэн дэлгэрсэн молом тойны маань нь өөд болсон ээжигээ инхчингийн сайхан оронд мэдлэхийн ёроолыг өргөхийн зэрэгцээ. Амьд яваа ээжийнхээ ачийг хариулан хайрлах мөн үхэл буюу монх бусын тухай сануулан сэрээж байдаг гүн ихийн бясалгал юм аа.